Өнөөдөр та бүхэнтэйгээ бас энэ маш чухал сэдвийн хүрээнд ялангуяа энэ хотчих үйл явцтай холбоотойгоор монголчуудын дунд нэлээд тийм төвөөмөл тулгамдсан асуудал болоод байгаа энэ сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. Энэ бол сэтгэц гэдэг маань одоо юу чухам ямар зүйл юм бэ? Сэтгцийн эрүүл мэнд гэдэг нь өөрөө юуг илэрхийлээд байгаа юм бэ? Энэ эрүүл мэндийг анхаарахгүй улмаас та бид улам ямар өөр том эрсдүүдэд үүсээд байгаа юм бэ? Ямар өвчнөд нэрвэгдээд байгаа юм бэ гэдэг энэ сэдвийн хүрээнд ярилцах гэж байгаа юм. Ингээд сэтгцийн эрүүл мэнд бол сэтгэц эрүүл бол бие эрүүл гэсэн сэдвийн хүрээнд бидэнтэй ярилцахаар за сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Баярмаа оролцож байна. Анагаах ухааны доктор. За танд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Сэтгэц гэдэг өөрөө яг юу гэж ойлгож болох юм бэ? Хүмүүс сэтгэц гэхээр одоо мэдрэл юм уу, мэдрэл зүгээр юм уу гэж ойлгоод шүү нэ. Гэтэл мэдрэл хүн ч гэсэн сэтгэцийн маш том стресс давтаж байгаа энэ үйл явдлууд байгаад байна гэдэг. Аха. За тэгэхээр зэрэг сэтгэц гэдэг үг маань бол ер нь бол за англи дээрээ бол mental health буюу сэтгцийн эрүүл мэнд. Сэтгэц гэмт судлал буюу сэтгцийн эмгэг судлал гэх юм бол psychiatry гэж хэлдэг англи дээрээ. За тийм учраас одоо хүн амын дундах ойлголтод бол mental health буюу сэтгцийн эрүүл мэнд гэсэн энэ ойлголт нь бол илүү төхөж очноо. За тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд гэсэн энэ ойлголтыг ойлгохын өмнө хэдүүлээ энэ ер нь эрүүл мэнд гэж юу хэлдэг юм бэ гэдэг тийм ээ. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг бол өөрөө өвчин эмгэггүй байхын зэрэгцээ. За биеийн сэтгцийн нийгмийн эрүүл мэндийн цогц нэгдлийг бол хэлдэг байгаа. За тэгэхээр өмнө нь бол бид нэр одоо биеийн эрүүл мэндийг бол маш сайн ярьдаг байсан. За зах зээл эхэлснээс хойш 90-ад оноос хойш бол сэтгцийн эрүүл мэнд буюу mental health гэдэг ойлголтыг бол их ярьдаг болсон. За тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд гэдэг маань өөрөө одоо сэтгцийн хувьд эрүүл байдал, сэтгцийн хувьд эмгэгт байдал, за сэтгцийн хувьд эрүүл эмгэгийн завсарт байгаа завсрын байдал буюу за сэтгц нийгмийн тулгамдсан асуудал гэсэн ийм гурван ойлголтыг багтаадаг байгаа. За тэгэхээр сэтгцийн хувьд эрүүл гэж юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө л сэтгцийн өвчин эмгэггүй байхын зэрэгцээ за хүрээлэн буй орчиндөө дасан зохицох чадвартай гол нь дасан зохицох чадвартай тэгээд нийгэмдээ үр бүтээлтэй ажилдаг бүх хүчээ дайчилж ажиллаж нийгэмдээ хувь нэмэр оруулдаг ийм хүнийг бол эрүүл хүн гэж хэлээд байгаа. Гэтэл эмгэгт хүн гэдэг маань сэтгцийн эмгэгийн өвчний олон улсын 10 дугаар ангилал гэж байдаг. За яг тэр шалгуурыг хангасан ийм одоо бүлэг хүмүүсийг бол хэлж байгаа. За энэ маань бол нийт хүн амын ерөөсө 3% эзэлж байгаа. Эрүүл хүн бол 60-аас 70% эзэлж байгаа. Гэтэл эрүүл эмгэгийн завсарт байгаа тулгамдсан асуудалтай хүн маань үндсэндээ 20-оос 25% эзэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо бас ярилцах гэдэг гол юм маань бол нэг талаасаа харахад эрүүл юм шиг, нэг талаасаа харахад эмгэгч юм шиг завсрын байдалд байгаа. Энэ одоо хямралд өртсөн хүмүүсийн асуудал бол илүү одоо яригдахаар юм байгаа гэж ойлгож байна. За тэгээд энэ одоо завсрын гэж байгаа хүмүүс маань яагаад бий болж ийнө гэхээр нийгмээс шалтгаалсан тухайн хүний сэтгэл зүгээс гаралтай зохистой шийдвэрлэх шаардлагатай одоо төр зүрийн хямралд орсон хувь хүнийг бол хэлж байгаамаа. Гол нь зохисгүй шийдвэрлээд байгаа аргууд нь нийгэмд түгээмэл байгаа учраас тэр асуудал маань бол эргээд бидрийг яг хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой байна гэдэг рүү буцаж очиод байгаа. Тэгэхээр зохисгүй шийдвэрлэж байгаа аргууд гэдэгт нь юу ороод байна вэ гэхээр нөгөө л архи уудаг, тамхи татдаг, амиа хорлдог, за тэгэл одоо осол гэмтэлд орж байгаа. Тэгээ ингээ олон жилийн дараа одоо зүрх судасны эмгэгт өртөж байгаа. Янз бүрийн одоо хорт хавдарт чигрийн шижин гэх мэт олон хүчин зүйлийн эрсдэл болж байгаагаар бол энэ завсрын энэ асуудал бол бидний хувьд айгүй анхаарах асуудлын нэг бол болчиход байгаамаа. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд гэдэг бол ийм өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр монголчуудын хувьд одоо яг энэ сэтгцийн эрүүл мэндийн энэ асуудал маань яг ямар хэлбэрээр энэ тулгамдаад байна вэ, тийм ээ? Энэ дийлэнх холонх нь ер нь юунаас болж энэ сэтгцэнд гэмтээд байна? За тийм. Тэгэхээр хүн амын дунд нөгөө 20-25% эзлээд байгаа маань нийгмээс хамааралтай, тухайн хүний сэтгэл зүгээс хамааралтай гэж ярьлаа тийм ээ. Тэгэхээр нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, нийгэм улс төрийн тогтворгүй байдал, хүмүүсийн сэтгэл зүйг бол дагаад өөрчилдөг байгаа. Гэтэл
энэ өөрчлөлтөнд зарим хүмүүс болохоор одоо хөнгөн даваад гарч яхад зарим хүмүүс түүнийг даван туулах явцдаа одоо буруу шийдвэрүүдийг гаргаж одоо энэ одоо зохисгүй байдлыг бол нийгэмд ихээр бий болгож байгаа. За тэгээд энэ одоо нийгэмд гарч байгаа зохисгүй байдал нь одоо хүмүүст маш их анзаарэгдэж байгаа учраас тэрэн дээрээ бас илүү их анхаарах одоо ийм асуудал болж ирээд байгаамаа. Тэгэхээр хүн амын дунд зөнхөлж тохиолддог асуудлууд нь бол сэтгэл түгшилт, сэтгэл утрал, за нойргуудал, за дээрэс нь сэтгэлийн шаналгаатай хэрнээсээ биеийн зовиороо давмгаалж илрээд байгаа хэлбэрүүд. За тэгээд цаашлах юм бол энэ олон шинжүүд нь комплекс байдлаар гардаг. Одоо бидний хэлдгээр архыг ядаргаа гэж хэлээд байгаа. Ийм нөхцөл байдлыг бол ихсэж байна. Тэгээ ялангуяа саяны ковидын нөхцөл байдал бол энэ дээр бүр айгүй тодорхой харагдлаа шүү дээ, тийм ээ. Дэлхийн нийтийг хамарсан энэ байдал бол хүмүүсийн сэтгэл зүг асар их өөрчлөлөө. Тэрнээс одоо үр дагавраас нь үүдэлтэй асуудлууд нь одоо болтол үргэлжилсээр байна, тийм ээ. За хүүхдүүдийн хувьд болохоор илүү одоо аутизм гэж нэрлэгддэг. Ер нь хүүхдийн асуудал маань өөрөө хөгжлөө дагаж үүсдэг ийм бүлэг юмгээ. Мөн хүүхдүүдэд ялгаа авахгүй сэтгэл хөдлөл болоод тэдний зан үйл нь өөрчлөгдөх байдлаар илэрдэг ийм 3 бүлэг юм байдаг. Тэгэхээр хүүхдийн хөгжил дагсан юмгууд маань бол ерөөсөө л гэр бүлээс үүдэлтэй, эцэг эхээс үүдэлтэй ийм асуудал байдаг учраас хөгжлийн эрт үед нь илрүүлж одоо тэр хүүхдтэйгээ сайн тулж ажиллаж чадах юм бол тэр хүүхдийг эрүүл зам руу хөтлөх, нийгэмд үр бүтээлтэй хүн болох, бүтээлж болох, амьдрахтаа одоо баяр хөөртэй, аз жаргалтай амьдрах ийм одоо нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Харин сэтгэл хөдлөл зан үйлийн асуудлууд нь бол тухайн хүүхдийн бага насны гэр бүлээсээ үүдсэн альва асуудал нь өсвөр насндаа очиод ялангуяа нэг орчноос нөгөө орчинд шилжих үед нь илүү одоо таагүй байдлаар илэрч байгаа ийм асуудлууд маань бол одоо хүүхдүүдийн хувьд бол нэлээд бас тулгымцсан асуудал болж байгаа. Тэгэхээр хүүхдэр хоёулаа тулгуурлаад яриа л да тий. Яг одоо тэр хүүхэд бага наснда сэтгэл нь гэмтэж байгаа үгүйг ер нь эцэг их хараад анзаарах тийм боломж байдаг юм болов. Эсвэл манай хүүхэд эрхлээд ингэчлээ ч гэдэг юм уу тий. Ингээ андуураад улам нөгөөх нь тоохгүй явж байгаа хүндрүүлэх ийм тохиолдлууд хэр байд юм бол Монголд ер нь яг хүүхдийн тэр сэтгэл гэмтэх гол шалтгаан юунд байгаа юм? Тэгэхээр Монголд бол одоо манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол 2013-аас 17 онд үргэлжилсэн судалгаануудыг хийсэн л дээ. Тэгээ яг тэн дээр бол бид нар хүүхдүүдийн дунд илүү зохилж байгаа асуудлууд болох одоо сэтгэл хөдлөл зан үйлийн одоо өөрчлөлтүүдийг илүү судлахыг хичээсэн. За тэгээ энэ судалгаагаар бол ерөөсөө өсвөр насны хүүхдүүд дээр хийсэн л дээ. Яг илэрлэл нь илүү тодорхой харагддаг учраас. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн 60.5% нь эрүүл байна. 30.5% нь бол ямар нэгэн асуудал бол байна. За 9% нь бол сэтгэл хөдлөл зан үйлтэй холбоотой эмгэгт байдал одоо бий болчлоо гэдэг ийм одоо судалгааны дүнгууд бол гарсан. Тэгэхээр хүүхдийн сэтгцэн эрүүл мэндийг одоо хүүхдийн сэтгцэд тохиолж байгаа альва асуудал бол ерөөсөө гэр бүлээс үүдэлтэй. Хүүхэд бүр эхийн хөвлөд бүрэлдэж бий болохоос ахлуулаад ээж тэр хүүхдээ их хэр зэрэг сэтгэл хангалуун тээж ийн вэ гэдгээс бүр эхэлнэ. Ярих юм бол. За тийм учраас жирэмсэн ээж сэтгэл санаа, өөдрөг, баяр баясгалтай, аз жаргалтайгаар хүүхдээтэй их. Эсвэл одоо хүүхдээ үзээ ятсан гуниг гутралтай таагүй байдлаас тэхээс болоод тэр хүүхд одоо хүүхдээс төрсний дараах хүүхдийн сэтгэл зүйн байдлууд ямар байх вэ гэдэг юм бол хүртэл хамаарч байгаа гэдгийг бол олон судалгаанууд харуулсан байдаг. Дараад нь төрсний дараа ээж нь хэр их сэтгэл санаагаар бас унж гин үү, гутарч гин үү те бас эсвэл одоо хэвийн одоо сэтгэл хөдлөлтөй байна уу гэдгээс хүртэл хүүхд маань хамаарч байгаа. За тэгэхээр явж тэр ээжийн одоо хүүхдтэй тех дээр нь төрүүлэхэд бол эцэг хүний оройл хань одоо нөхрийн оройл гэдэг бол аюу чухал байдаг учраас тэр гэр бүлийг бий болгож байгаа аав ээж хоёр шинэ хүндээ одоо хэр одоо хайртай байна, инхрийлж гин, твэрж гин, хэрүүл уруулгүй байна те одоо хүүхдээ аз жаргалтай байлгаж гин гэдгээс л одоо хүүхдийн сэтгцэн эрүүл мэнд гэдэг юм хамаардаг юм байна гэдгийг бол тогтооцсон байна. Тэгэхээр одоо 3 хүүхдүүд минь нэг нь бол сэтгэлийн ямар нэгэн тийм эмгэг
өртөж байна гэж ингэж хулгайнаас ч харагдах нь шүү дээ, тийм. Энэ бол тэгэхээр бас их өндөр тоо юу? Бус тусуудтай харьцуулахад ямар тоо юм? Ер нь өндөр тоо. Ер нь бол хүүхэд өсвөр насныхны хувьд бол нэг 20 орчим хувьтай байдаг. 5 хүүхэд, 5-6 хүүхэд тутмын нэгт бол ямар нэг асуудал байна гэж яхад өнөөдөр манай Монголд бол нэг 3 хүүхэд тутмын хувьд нэг асуудал байгаа нь хүүхдүүдтэйгээ ажиллахгүй бол болохгүй, гэр бүл рүү анхаарахгүй бол болохгүй, эцэг их бүтэн байх, салахгүй байх, хамтран амьдрахгүй байх, хойд эцэг ихгүй байх, цаашлах юм бол гэр бүл хэрүүл маргаангүй эв түнжинтэй одоо бүрэн бүтэн байх тухай асуудал яригдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо залуу гэр бүл рүү чиглэсэн за цаашлах юм бол одоо бас салалтын 2 дахь том давлгаа чинь 40-45-аас дээш насныхан бас илүү салж ин гэж байгаа. Тэгэхээр тэрлөө бас анхаарсан. За тэгээд хүүхдэд дэмжсэн одоогийн нийгмийн өөрчлөлтийг дагаад хуурж байгаа энэ өөрчлөлтөнд хүүхдэд дагаж эцэг их нь хуурж өөрчлөгдөх, тэднийг ойлгох, мэдрэх одоо энэ бүх асуудал бол хүүхдийн сэтгэл зүйн бол асар их нөлөөлдөг, чухал байдаг гэдэг нь бол тодорхой болсон. Тэгэхээр одоо чинь хүүхдийн хажууд хэрэлдэхгүй байх гэж байна, тийм. Энэ зүйл дээр бол монголчууд маш их алддаг, тийм үү? Яг хүүхдийн хажууд дээрээс та хэлэхгүйгээр юм энийг хэлдэг, нөгөө нэг хайр дурлж исэн гэдг нь мэддэхгүй боллоо, өөрчлөгддөг зан характер. Ийм дүр зургууд байдаг. Энэ нэгээс хүүхдийн яг тэр сэтгэлийг яаж гэмтээдэг бол? За тэгэхээр мэдээж хүүхд бол өөрийн гэсэн тодорхой насны өвчлөлийг дамжиж явдаг. За энэ дээр бас харуулж болно. Хүүхдийг за хүний амьдралын мөчлөг харагдаж байна, тийм ээ. За тэгэхээр хүний амьдралын мөчлөг дотор хүүхэд нас буюу 0-оос 25 нас бол маш чухал үе байдаг. За тэгэхээр энийг хүүхэд яадаг вэ гэхээр тодорхой хөгжлийн үештүүдийг дамжиж явдаг. 0-оос 1 нас гэдэг бол хүүхэд ээжтэйгээ байх үе буюу ээжтэйгээ байх үедээ хүүхэд өөртөө итгэлтэй байх гэдэг шинж чанарыг бий болгож ирдэг. Ингэснээрээ хүн бусдад итгэж найдаж сурдаг ийм одоо сэтгэл зүйн онцлогийг бий болгож идэг. За дараа нь ээж дээр нэмэгдээд эцэг гэдэг хүний оройд орж ирдэг. 2-оос 3 насн дээр эцэг хүүхдэд ямар шинж чанарыг бий болгодог юм бэ гэхээр бие даахт нь дэмнэхээс гадна бие даах гэдгийн цаана зоригтой байх, дайчин байх гэсэн шинж чанарыг бий болгож ирдэг. Дараа нь хүүхэд 4-5 наснда эцэг эхээсээ одоо суралцах зүйлээ авчаад гэр оронтойгоо танилцж эхэлдэг. Хүрээлэн байгаа гэр оронтойгоо. Тэгэх явцдаа хүүхэд санаачлагтай байх, янз бүрийн одоо зүйлийг санаачилж, сэтэж хийснээрээ тэр хүүхдийн аливаа юм зоригтой байх гэсэн зүйл юм бий болж ирдэг. За тэгэхээр зэрэг нөгөө саяны өөрөө чи яриад байгаа хэрүүлтэй, уруултай байх гэдэг маань нөгөө энэ хүүхэд яг энэ шинж чанарыг тайван байхдаа, аз жаргалтай байхдаа бий болох ёстой байтал хэрүүл хийхээр нөгөө хүүхэд итгэлгүй байх, зориггүй, аимхаа, хулчгар байх те. За тэгээд өөрийнхөө зорилгыг ухамсарлаж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй те. Тэгээд их бие барьсан, ичингүүрсэн ийм хүн болж хуурдаг ба. Тэгэхээр бид наацхийн одоо бидний тэр ив түнжингүү байх, эрүүл маргаантай байх гэдэг маань хүүхдийн сэтгэл зүйд ийм шинж чанарыг бий болгож чадахгүй болчихдог гэсэн үг. Тэгээд сэтгэл нь гэмтсэн хүүхэд ямар байдлаар илэрхийлээ өөрөө одоо ингэж нүдэнд харагдаж эхэлдэг бол? За харагдаж эхэлж байгаа байдал нь бол ер нь за бага насндаа бол илүү уйламтгай тийм ээ нэг нүд нь одоо ингээд нэг галд үлгүй нэг хүүхдийн нэг юм нэг хөвгчлөлтөө тийм нүд харц байхгүй тийм нэг гунигтай одоо уйтгаралсан хүнтэй ярих дурггүй за тэр нэг өөрийнхөө орчиндөө ганцаараа байх илүү сонирхолтой тэгээ өөрийгөө текстээр өөрийгөө хүнд илэрхийлж чадах чадвар аюу суртаа болчдөг. Тийм ээ хүнтэй тийм амьд харилцаа үүсгэж чадах. Өсвөр наснд. Өсвөр наснд ороод ирэхээр одоо насны үечлийнхаа дагуу ингээ харахаар өсвөр насны маань суур энэ сургуулийн үе гэдэг тавигдаж байна тийм ээ. 6-аас 12 наснд шинэ орчинд очиж байгаа гэр бүлээсээ сургуулийн орчин руу. Тэгэх явцдаа хүүхэд маань найз нөхдөд болж ирдэг. Охтууд нь охтуудтайгаа, хөвгүүд нь хөвгүүдтэйгээ. Тэгээд тэр одоо шинэ орчинд очихоор нөгөө хүүхдэд маань ийм чадвар, янз бүрийн ур чадварууд бий болж ирдэг. Ур чадварыг бий болохын тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг тийм ээ. Хөдөлмөрлөх тусмаа тэр хүүхэд би ямар одоо зүйлийг илүү их хийж чадж гинөө тэр чадвар маань нэмэгдээд идэг гэсэн үг байна. Тэгэхээр яг энэ хөдөлмөрч байх үед нь нөгөө хүүхдээ их магтаа, дурамшуулаад, дэмжиж байх юм бол нөгөө чадварууд нь улам сайжраад байдаг. Ийм онцлогтой. Өсвөр насны суур болсон саяны сургуулийн насны
их магтаж урамшуулж дэмжих юм бол маш их чадвартай нөгөө хүүхэд маань одоо эсрэг хүснийхээ охтууд нь охтуудыгаа таньдаг ийм чухал үед. Тэгээд тэр үедээ яадаг юм бэ гэхээр одоо нөгөө хүүхэд үеийнхээндээ илүү их харилцсан үеийнхээндээ үнэнч байна шүү гэдэг сэтгэл зүйн энэ мэдрэмжил аюу сайн хөгжиж ирж байгаа. Тийм учраас үеийнхээ хүүхдүүд яадаг вэ гэхээр альва юмн дээр би яг үнэнч байгаа гэдгээ батлах, нотлох, харуулахын тулд тэд даган дуурайх, сайн ч юм байсан дуурай, муу ч юм байсан дуурай. Цаана яагаад байгаа би үнэнч шүү гэдгээ харуулад байдаг учраас ийм одоо насны онцлог бол давмгаалж ирдэг. Ингээд ирэхээр хүүхдүүд эцэг эхээсээ илүү үеийнхнээ сонсох нэ дээ. Тэгэхээр үеийнхнээ сонсох болохоор одоо илүү янз бүрийн одоо сэтгэл зүйн гэмтлүүдийг за ялангуяа сэтгэл хөдлөл болоод загвуулын янз бүрийн өөрчлөлтүүд нь үеийнхнээсээ үүдэлтэй байх нэлээд магадaltaй. Тэгээ тгийх явцдаа хүүхэд яадаг вэ гэхээр эцсийн бүлэгтээ өсвөр насныхан би өөрөө хэн бэ? Би ямар хүн бэ? Би одоо хэн болох вэ? Юу болох вэ гэдэг юмыг энэ олон сэтгэл зүйн одоо онцлог явсны дараа өөрийнхөө бий болгож ирдэг. Би чинь ийм л хүн юм байна гэдэг тийм ээ. Энэ одоо зүйлээ мэдэрдэг ийм чухал үе байгаа. Тийм учраас өсвөр насны хүүхдүүд дээр бол үеийнхнээс үүдэлтэй за маш олон асуудлууд бол үүсэх ийм суурь бол тавигддаг байгаа. Тэгэхээр одоо яг хүүхэд насндаа ингээд сэтгэлэн гэмтчихээр тухайн хүүхдийн бие организмд гэдэг юм эрүүл мэндийн талаас ямар сөрөг үр дагаврууд гарах вэ? За бие эрүүл мэндийн талаас бол одоо яг хүүхэд хэдий ч нэ баг тусмаа миний толгой өвдөд байна, гиз өвдөд байна гэдэг боловч яг үндсэн чанартаа гизний ямар нэгэн зовир байхгүй, одоо шинж тэмдэг байхгүй, гүйлгээд байдаг ч юм уу, өтгөн хатаад байдаг ч юм уу. Тийм бол багхгүй. Өсвөр нас руугаа яваад ирэхээр биеийн эрүүл мэнд нь ялангуяа охтуудад бол яадаг вэхээр айгүй гоё нүдтэй, гоё хамартай ирнэсээ би миний хамар муухай, миний нүд онорч гэдэг юм уу. Айгүй туранхай гоё байгаа ирнэсээ би илүү турмаар байна, би тарган байна ч гэдэг юм уу. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол илүү одоо тэрний цаана юу яваад байгаа юм бэ гэхээр үеийнхэнтэй гоё харагдах гэдэг тийм ээ. Сайхан харагдах гэдэг ийм мэдрэмж байгаа даа. Тэгэхээр энэ одоо гоё сайхан байна гэдгийг одоо байгаа нөхцөл байдлаасаа өөрөөр үнэлэх, өөрийн тэр үнэлэмж нь өөрчлөгдөх ийм зүйлүүд бол яг өсвөр насны хувьд нэлээ төгөөмөл ажиглагддаг байна. Тэгэхээр одоо энэ нөгөө сэтгэл гэмтэн гэдэг маань бие гэмтэн гэдэг энэ нэг холбоо хөшиг нэг юм ойлголт яваадах шиг байна тийм. Тэгэхээр энэ нөгөө сэтгэлээ хайрлах гэдэг зүйл маань бие гэмтэхгүй байх. Бие гэмтэн гэхээр заавал нэг ингээд шарах сорвтой болно гэж ойлгоод тах шиг байна. Тэр дотоод тэр бие буюу одоо юу гэдэг чинь тийм ээ. Одоо нэг өвчин биш мөртлөө өвдөд байгаа тэр зүйл гэдэг зүйлийг яаж мэдрэх хэвтэй юм болоо. Ингэхгүй тул тэр юуг мэдэрж явах хэвтэй юм болоо. Тэгэхээр одоо биеийн гэмтэл бол ил харагдах шарахууд. Гэтэл сэтгэлийн гэмтлүүд бол айдас, түгшүүр, гутрал, нойрон өөрчлөгдөх, эсвэл хийх унтаад байдаг, эсвэл унтж чадхаа болчдөг ч юм уу. Илүү юм сэтгэлийн зовнилыг илэрхийлсэн мэдрэмжүүд өөрт нь аявих бий болно гэсэн үг. Тэгэхээр тэрүүгээр нь одоо тэр хүүхдэд энэ хүүхдийн сэтгэл гэмтэж байна. Гол нь гэмтэл болоод эмгэг болж байна гэдгийг илэрхийлж байгаа юм бол ерөөсөө цаг хугацаа итг. Тэр хүүхдэд байнгын шинж чанартай болоод 6 сар түүнээс дээш хугацаагаар үргэлжлээд тэр одоо айдас түгшүүрээсээ тэр сэтгэл гутралаасаа болоод үе тэнгийнхэнтэйгээ болоод гэр бүлтэйгээ харилцах шатгаа бодоод эхлэх юм бол сая эмгэг гэж авч үзэн тийм ээ. Гэтэл үе хүн гутарч гунж болно, үе хүн түгшиж айж болно. Энэ бол байх л зүйл. Тэрийг хүүхд бол чөлөөтэй одоо ингээд хэрвээ л энэ суур хүмүүжил, суур сэтгэл зүй, нөгөө ихтгэлтэй байдал гэсэн суур сайн тавигдсан байх юм бол нөгөө хүүхд түүнийг амархан даван туулаа гараа авчина. Сэтгэл зүйн суур гэмтэл одоо хазгаа мөрийг тавигдах тийм ээ. Тэр нь одоо гэр бүл эцэгээс үүдэлтэй ах нь шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо хазгаа мөрийг тавигдчих юм бол тэр хүүхэд альва одоо янз бүрийн таагүй байдлыг даван туулах чадвар их муутай байдаг. Өөртөө итгэлгүй тийм ээ. Би чадахгүй ах гэдэг ингээд хоошоо суудаг ч юм уу. Тэр нь одоо тэр нөхцөл байдал нь энэ хүүхдийг сэтгэл зүйн гэмтэл эмгэгтэй болоход бол суур болж өгдөг.
Тэгэхээр яг сэтгэлийн энэ одоо гэмтэл маань эцэг их гэр бүл хүрээлэн буй орчноос гадна нийгмийн сэтгэл зүйн гэмтэл гэж маш одоо сүүлийн үед түгээмэл болж байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн өсвөр үеихгүй насан туршидад хүртэл маш ийм хурцаар тавигдж байгаа энэ зүйл байна. Нийгмийн сэтгэл зүйн гэмтэл маань ер нь яаж илрээд байна? Энийг өдөр нөгөө ямар тохиолдолд нийгмээс сэтгэл зүгээ гэмтээгээд байна? За энэ бол айгүй өргөөрөт асуудал тийм ээ. Одоо сая бол бид нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүл дээр илүү их ярьлаа. Одоо гэр бүлийн олон гэр бүлийн одоо цуглуулагч нийгэм болно л гэсэн үг байхгүй. Тийм ээ. Нэг гэр бүл гэдэг бол нийгмийн анхдагч нэг жижиг нэгж нь тийм ээ. Тэгэхээр олон гэр бүл олон хүмүүс гэдэг чинь нийгэм гэхээр хэрвээ нийгэм дотор олон гэр бүлийн асуудлууд, олон салалтууд одоо энэний цаана юу вэ? Салаад байгаа. Яагаад салаад байгаа вэ? Орлогогүй байна, ажилгүй байна, цалин мөнгө нь хүрэхгүй байна, тийм ээ? Орон байргүй байна. Одоо өөр юу гэдгийг эсвэл тэр хоёр хүний хоорондын үжил бодлын зөрчилтөө, тийм ээ? Хоёр өөр гэр бүлд, хоёр өөр орчинд өсөөд нэг гэр бүл дотор орох гэдэг. Тэгэхээр хоёр өөр орчинд хэдий чиний хоёр өөр орчны ялгаа их байх тусам нэг гэр бүл дотор очихоор үйл ойлголцол их үүснэ, тийм ээ? Тийм учраас гэр бүлийн орчны одоо өссөн орчны одоо ойролцоо нөхцөл байдал бол тэр хүмүүсийг ойлголцоход аягүй дөхөмтэй. Жишээлх юм бол социализмын гэр бүл социализм байлаа гэж бодъё тийм ээ. Тэр үед бүх нийгмээрээ одоо ижлэхэн амьдралтай бүгд одоо 5, 7, 9 хүүхэдтэй ч юм уу бүгд дээрээс доошоо хуцаа одоо өвлүүлж өмсдөг ч юм уу бүгд одоо нэг ижил юм сонирхдаг ч юм уу. Тийм гэр бүлийн хүмүүс хоорондоо гэр бүл болохоор тэднэрт үүсэж байгаа асуудал нь харьцангуй бага. Одоо ойлголцоод ингэ явчихж байгаа. Гэтэл одооний нийгэм өөрөө яаж ийм вэхээр хитрхи их одоо нэг хэсэг нь болохоор бүр ингээд нэлээд боломжтой. Нэг хэсэг нь хитрхи доошоо. Магадгүй одоо энэ амьдралын зөрүүтэй орчинд өрсөн нөгөө хоёр хүн нэг гэр бүл болоод очих тэр хоёрт ойлголцохгүй үл ойлголцооны тасрах гарна. Тэгэхээр нийгмийн хүчин зүйл гэдгийн цаана бол одоо нэг гэр бүлээс одоо асар олон гэр бүлүүд байж байгаа учраас одоо нэг гэр бүл ч гэсэндээ одоо нийгмийн чухал асуудлыг шийдэхэд бол ач холбогдолтой байдаг гэдэг үүднээсээ гэр бүлээ дэмжих одоо тэр тал руугаа байх нь бол илүү зөв гэж бодож байна. За нөгөө талаас одоо энэ нийгэм улс төрийн тогтворгүй байдлуудыг хэллээ те. Одоо улс төрийн тогтворгүй байдалч гэр бүл нөлөөлж байна. Эдийн засгийн тогтворгүй байдалч гэр бүл нөлөөлж байна тийм ээ. Тэгэхээр энэ одоо асуудлууд бол нийгэм сэтгэл зүйг өргөлж бол өөрчилж байдаг. Хэдий ч нийгэм одоо тогтвортой байна. Төдий ч дагаад хүмүүсийн сэтгэл зүй тогтвортой байна. Тогтвортой байгаад ах тусам хүн нь одоо үр бүтээлтэй ажиллах, одоо амжилттай явах, сэтгэл тайван байх, аз жаргалтай байх бүх юмуд байдаг. Ингээл үйлзэл одоо ингээл өршлөгдөд байхаар тэрийг дагаал хүмүүс үйлзээд байхаар ядаж ингээд нэг суугаа ажилтаа компьютераар юм идэг хүн дээр ч гэсэн ажиллагдана үстэй. Би ингээд компьютерийн ард бүх анхаарлаа төвлөрүүлээд би суугаад ах юм бол надаас айгүй үр бүтээлтэй би нэг өдөрт 2 3 хуудас гаргаж чинь. Гэтэл миний сэтгэл үйлзээл би тогтохгүй яваал ингээд суугаад ахаар би нэг нүрч нэг 2 одоо өгүүлбэрч гаргаж чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр юм бол тогтвортой ийм одоо нэг харцсангүй юм намжмал гэхээс намжмал ч гэхгүй маа тогтвортой ингэ байна гэдэг бол одоо аюул чухал байдаг гэдэг хэлэх гэж байна. Тэгэхээр манайх нөгөө сэтгэлэн гэмтсэн үгүйгээ ерөөсөө ялгаж чаддгүй л дээ тий. Яа гинтл миний бүхэмдэл төрөөд ах юм. Гинтл би их амар зочимтгой очиж гээд ингээд хийдэг. Тэгсэн тэгээ яг яатсан би чи наадхаа үзүүлж хараа энд үзүүлэх юм. Зүгээр нэг сэтгэл санаал тавгүй байгаа зэрэг мөртлөө яг тэр гэмтлийдгээ ойлгодгоо. Ийм тохиолдлууд ер нь хэрэгдэг бол энээсээ дамжаад ямар төсөл үүсэх хэвтэй. За би бас түрүү ярьсан тийм ээ. Өөрөөх юм бол сэтгэл зүйн гэмтэл одоо гэмтлийг бол хүн байнга авч явд. Ер нь хүний амьдрал бол тэр чигээрээ стресс. Тэр чигээрээ одоо гэмтэл. Хүн өөрөө одоо өв тэгш гэр бүлд өссөн бол тэр гэмтлийг хөнгөн даван туулах чадвартай байдаг. Гэтэл энэ одоо гэмтэл гэдэг бол яг одоогийн нөхцөл байдалд бол даван туулах хичнээн би өвдөгч гэр бүл байсан ч гэсэн нийгмээс нөлөөсөн олон хүчин зүйлүүд намайг тэр даван туулахад хүндрэлтэй хэцүү байдалд оруулж байгаа юм зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр би гэмтэл болгох эмгэг болохгүй л гэж хэлэх гэж байна. Гол нь тэр сэтгэл зүйн гэмтэл, гэмтлээс үүдэлсэн за өөрөө чи ярьсан саяны уур бухимдал
одоо гутрал, айдас түгшүүр юу байдгийг те. Энэ таагүй зүйлүүд маань байнгын шинж чанартай болоод дээр нь би тэрнээсээ болоод одоо би энэ өрөөнд дотор байгаа баг хамт олонтойгоо хэрэлдээд маргалдаад бухимдаад ингээд байнгын нэг юм байгаад ах юм бол одоо миний асуудалтай байна. Би нэг сэтгэл зүйч дээр очие. Би нэг сэтгэл засалч дээр очие. Зөвлөгөө авахгүй болохгүй юм байна гэж хүн бол бодох хэрэгтэй. Хаяа нэг үе ингээд гараад дараа нь мартцсан. Тэгсэнээсээ хөдөлмөрийн чадвар нь хэвээрээ, суралцах чадвар нь хэвээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа юм бол энэ байдгал зүйл даван туулаад гарлаа л гэж ингэж бодох хэрэгтэй. Гол нь яагаад анхааруулад байгаа юм бэ гэхээр энэ сэтгэл зүйн гэмтэл чинь ингээд байсаар байгаад өөрөө нэг тоохгүй, анзаарахгүй явсаар байгаад дараа нь эмгэгт байдал руу. Тэгтээ одоо хорт хавдар руу. Гэхдээ зүрхний эмгэг рүү даралт хийсдэг. Одоо чихрийн шижин тусдаг ч юм уу те. Ийм олон одоо хүнд өвчин эмгэг эрсдэл болоод байгаа учраас л эрт үедээр нь анхаар асуудал байх юм бол өөрийнхөө сэтгэлийг тайвшруулж сур, таагүй зүйлээсээ гарч сур, тэрийг эерэг зүй аргаар даван тулж сурал гэдэг мессежийг өгöd байгаа. Зохисгүй шийдвэрлэж байгаа аргамаар юу вэ? Миний сэтгэл тавгүй боллоо. Би уурлаа. За нэг тамхи хийж сурч. Минийхэн тавгүй боллоо. За нэг 100 г очоод ууч. Татчих. За нэг масуурлах хүч хэрглэж гэдэг юм уу те. Энэ байдал маань дараад нь за одоо би архиа болъё. За би тамхиа болъё гэхээр болцтой л байхгүй. Тэгэхээр тэр бодис тэр одоо хүнийг эмгэх түргээд байгаа тэр хамаарал үүсгээд байгаа. Бодис гэдэг маань өөрөө одоо дахиад сэтгэлийн шалтгаан маань дахиад архины эмгэг, тамхины эмгэгтэй ийм олон одоо эмгэг. За зарим нь яадгүй юм бодож яваад таагүй явж байгаад зам өндлөн гарахтаа ослоо хийждэг ч юм уу те. Эсвэл машина бариа явж байгаад өөр юм бодож байгаад аваар хийждэг ч юм уу. Эсвэл одоо уурандаа очиод нэг хүнд хүчрхийлэл үлддэг ч юм уу. Нэг хүнийг зоддог, нүүддэг те. Дормжилдог үг хэлээр хэлдэг. Энэ маань одоо эргээд бидний нөө бие хүчрхийлэл сэтгэл санааны хүчрхийлэл гэдэг нэг үсгээд байгаа. Тэгэхээр зарим нь гэмт хэрэг хийж байна. Тэгэхээр бид нар нөгөө нийгэмд байгаа сөрөг хүчин зүйлүүдийг хэсгээд байгаа юмны чинь цаана тэр үйлдэлийг хийсэн хүн гэж чинь сэтгэл санааны хувьд ямар нэгэн тавгүй байдалтай явж байгаа. Тэгэхээр тавгүй байдлаа одоо өөрийгөө тайвшруулдаг юм аргуудыг өөртөө хэрэгэлж сурах нь чухал байна. Тэгвэл та гэмтэлд өртөхгүй, хүн хүчрхийлэхгүй те хүнд оромжлохгүй, ослоо аварт орохгүй, зүрх судасны эмгэгт өртөхгүй л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр яг би одоо яг энэ таны хэлээд байгаа энэ зүйлийг бие чагна гэж бас хүмүүс хэлэх хэрэгтэй гэж ойлгоод байдаг байхгүй. Яг тэгэхээр манайхан бие чагнадаг те. Ерөөсөө бие чагнадаг таны саяны хэлдгээр анзаардаггүй гэдэг нь бие чагнахгүй байгаа нэг хэлбэр байгаа байхгүй. Би өмнө нь яадаг байлаа. Ингээд өнөөдөр ингэчлээ гэхээр өөрөөсөө биш бусдаас буруу хаяад гэдэг тийм үү. Тийм би одоо өрөөнд байгаа хамт олонтойгоо хэрэлдээд байх ингээд тэгж бодохдоо надаас болоод ягаад би эдэртэй хэрэлдээд байна гэхээс эдэр юу нам ингээд байгаа учраас би хэрэлдээд байна гэд ингээд буруу дэш яваад байдаг. Тийм. Тэгэхээр энийг юу яаж анхаарах хэрэгтэй юм болоо эсвэл яаж анзаарах хэрэгтэй юм болоо тийм. Нөө бие чагнах гэдэг нь энэ сэтгэл судлал дээр юу ямар хэлбэрээр байвал илүү оновчтой байдаг юм болоо. Хамгийн одоо эхний шинж бол ер нь нойрол байдаг л да. Тий, ер нь ингээд нэг хямралтай тавгүй байх үед ингээд ер нь нойрол жоохон хямрах гэдэг. Давын өмнө та нойрны хямрал нойрч өгөхгүй байх, эсвэл хурхирдаг байх, эсвэл шүдэ хавирдаг байх, эсвэл одоо заримдаа нойрон дундаа янз бүрийн үйлдэл хийцэн байх тий. Эдгээр бүгд нойрны хямралын шинжүүд. Тэгэхээр давын өмнө нойронд өөрчлөлт орно. Эсвэл бүр их хит унтаад байдаг. Эсвэл өдөр унтчаа шөнө унтдаг ч юм уу. Нойрны хэмнэл алдагдсан тийм ээ. Энэ нь бол одоо давын өмнө таны сэтгэл санаа тавгүй байгаа гэдгийг илэрхийлэхэд аюу одоо нэг чухал шинж тэмдэг байдаг. Тэрний наан илрээд байгаа нэг тавгүй юм болонгууд уурал бухимдчихдаг ч юм уу те хараал хилдэг ч юм уу. Одоо энэ одоо хараал хилдэг ч гэсэндээ байнга ингээд хилээд байна гэдэг чинь тэр тавгүй болохоор хараалаа илүү илж байгаа байхгүй. Тавтай байвал хараал хилэхгүй. Тавгүй болохоор хараал илүү илдэг. Гэсээр тэр хараал гэдэг юм нь өөрөө ингээд баг зуршилт үйлдэл юм шиг болчихж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүмүүс одоо бас бидний эрүүл мэндийн салбарын нэг хийгээд байгаа юм чинь юм байгаа шүү дээ. Юу нэг 90-10 гэл те. 90% нь хувь хүнээс хамаарна шүү. 10% нь бусдаас хамаарна шүү гэт тийм ээ. Өөрлөг өнгий, өөрийгөө анзаар, би бухимдаад байна уу, уурлаад байна уу, тэ түгшээд байна уу, сэтгэл тавгүй уйлмаар байна уу, тэ орилмоор байна уу.
Эсвэл одоо надад за тэгээ ийм юм гарч байгаа. Тэгээ над би бүр сүлдээ нойрны хямралтай болчиход байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Энэ бол хамгийн анхны одоо шинж тэмдгүүд. За одоо энэ мэт ингээд юм анзаарахгүй явж байгаагаас бол та түрүү хэллээ шүү дээ тийм ээ. Таны зүрх хөвддөг болно, хавдруу өснө гэдэг ингээд. Тэгэхээр энэ том эрсдлүүд маань ер нь тэр эмэгүүд маань хизээнээс хэрхэн үүсдэг юм болоо тий? Эсвэл байх богино хугацаанд үүсдэг юм уу? Эсвэл маш удаан хугацаанд үүсдэг юм уу тий? Энэ хүний онцлог байх уу? Мэдээж хүний онцлог байна. Дээр нь хугацааны хувьд ч гэсэндээ ер нь бол нэг 10-20 жилийн дараа бол үүсэх магадлал илүү байдаг гэдгийг бол хүмүүс хэлчихэд байгаа. Дор хаяхад л одоо архичин нөхөртөө одоо эмэгтэй байлаа гэж ботход суух тэр хоёр за нэг 25 настай суулаа гэж ботход за нэг 40-45 тагаас эхлүүлээд даралт нэгсдэг болох жишээ нэ. Тэгэхээр ажиглаад ахаар тэр хүн одоо нөхрийн архиугаад байгаа байдал тэрийг маш их цухалтуулдаг, ууралдаг, нервтүүлдэг, хэлж нэг үзэн, дотроо шаналж нэг үзэн тий. Тэгээ тэрийг ингээд тухайн үед мартаж нэг үзэн гэсэн хэрнээсээ үе одоо зүрхээр нь хатгуулдаг, үе одоо даралт нь бас нэг ихсдэг, жаахан бухимдаад ирэхээр ихсчдэг, жаахан бухимдаад ирэхээр нойргүй болчдөг тий. Тэгээд маргааш нь ингээл нойргуудаа хонсондоо ингээл өөрөө бүтээл муутай байгаадаа шаналдаал. Энэ үргэлжилсэн нэг цикл маягтай одоо сэтгэлийн шаналл, зовлон, зовнил за нэг 15-20 жилийн дараа бол таныг ямар нэгэн бие махбодын эмгэгт хүртэх нь бол тодорхой байдаг. Энийг бол бас олон эрдэмтдийн судалгаанууд бас байдаг. Нархаг ядаргаа гэдэг зүйл маань сэтгцийн ямар эмгэгээс үүдэлтэй вэ? Архаг ядаргаа гэдэг бол ер нь F48 гэж байгаа шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол айдас түгшүүр, гутрал, за тэгэл энэ нойргуудал, за тэгээ дээр нь одоо архаг ядаргааг илэрхийлдэг бүлэг шинжүүд тийм ээ. За саяны миний хэлдэг нь болохоор сэтгэлийн шинжүүд нь гэтэл биеийн бас шинжүүд тийм ядардаг, сүлддэг, толгой өвддөг, тамирддаг. За гих мэтчлэн бие сэтгцийн шинжүүд хавсарсан байдлаар илэрдэг. Одоо сэтгэлийн шалтгаантай эмгэгийн хамгийн комплекс одоо эмгэгэл гэж хэлэх юм да. Эхлээд одоо гутрал төвшил ганцхан шинжүүд явж ирсэн аа. Дээр нь биеийн шинжүүд нэмэгдээ, дээр нь хөдөлмөрийн чадвар одоо бүтээлт хүртэл одоо нөлөөлөд байдаг. Ийм олон комплекс шинж илэрдэг. Ийм сэтгэлийн шалгаантай одоо стресс эмгэгийн төгсгөлийн хүнд хэлбэр гэх юм уу да. Одоо яг нэг сэтгэлийн энэ эмгэгээс болоод за амь насцаа хорлох гэж оролдох. Эсвэл тий эсвэл бие бинийгээ одоо ингээд эрсдэлтэй алхам хийлгэхээр хоорондоо ярилцах ч гэдэг юм уу тий. Эсвэл нэг одоо өсвөр насны хүүхдүүд хоорондоо эрсдэлтэй алхам хийх ч гэдэг юм уу. За эсвэл ястаа нэг санаатай юм уу санамсруу байдлаар гэмт хэрэг үйлдэх гэдэг ийм эрсдлүүд ер нь бас сүүлийн үед энэ сэтгэл санаатай холбоотойгоор үүсээд байна уу да гэдэг ийм зүйл бол цагдаагийн байгууллага ярьдаг юм билээ. Тэгэхээр энэ ер нь ямар байдаг юм болоо энэ дээр манай сэтгэл зүйчд маань ер нь яаж хандж байгаа бол ер нь харьцангуй нийгэм бол юу зөвлөдөө ер нь бол яг сэтгэлийн одоо таагүй асуудлаасаа болоод одоо юу гэдгийг маш их үрзэлтэй ч юм уу те эсвэл одоо ингээд магадгүй тэр хийсэн үйлдэл нь өөрөө тэрийг шийдэж чадахгүй боломжгүй юм нөхцөл байдалд орсон ч юм уу. Одоо өсвөр насны хүүхдүүдийн тухайд бол сүүлийн үед мөрөдөд тоглоом өсвөр нас гэлтгүй залуучууд бас байгаа. Тэгээд ингээ мөрөдөд тоглоомоор одоо ингээ тоглоод тэр нэг утаснаас нэг аппликейшн байдаг юм байна. Нэг зээл авчдаг юм байна. Тэгээл нөгөөхөө тоглоол яваал заалтна алтгаараа зэрэг ахиж нөгөөхөө тоглоно олох гол явсаар байгаа 50 сая 60 сая одоо тэр бумын өрөндж орж байгаа тохиолдол биш хэдэн зуун сая өрөнд оруулж байгаа. Тэгэхээр тэр магадгүй тэр өөр эсвэл одоо байшин барилгын өөр зээлч гэдэг юм уу өөр ажилгүй байдаг орлогогүй байдаг төлж чаддгүй ч юм. Магадгүй ийм нөхцөл хүнд нөхцөл байдгийг ингээд даван туулах гэхээр өөрөө боломжгүй юм шиг санагдаад. Тэгээ боломжгүй юм шиг санагдахаар за ерөөсөө би энэс мултрах арга маань одоо би өөхөх юм байна гэдгийг сонгож байгаа. Ийм одоо тохиолдлууд бол бас байгаа даа байхгүй. Тэгэхээр тэрний цаана одоо юу хэлж ийнэ гэхээр тэрэндээ ингээд шаналаад, зовоод удаа явсан гэсэн үг. Яаж энийг шийдэх вэ гэдэг ингээд юун 6 сар те
2 жил, 3 жил, 5 жил. Тэгээд өөрөө дараа нь тэрнээсээ гарчдаг болцсон. Тэгээд л ерөөсөө сүлдээ хүнтэй харилцаа нь багасаал, гутраал, идэхгүй болоод бүх юмас татгалзаал, хүндэрэл тэгээд за ерөөсөө л би өгөх нь зөв юм байна гэсэн аргыг сонгож байгаа. Өөрөөр хэлбэл түрүүний одоо завсрын асуудалд байгаа бөгөөд зохистой шийдвэрлэн гэж ярьлаа шүү дээ. Энэ бол одоо зохисгүйгээ аргаар шийдвэрлэж байгаа юм бас нь хэлбэр байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг ийм болж байгаа хүмүүсийг өөрөө анзаараад тэр хүн өөрөө мэдж байгаа ч гэсэн нөгөө илэрхийлэхгүй шүү дээ. Тэгвэл өөрийнх нь эргэн тойрны хүмүүс нь тэр хүнийг яаж анзаарах хэрэгтэй юм бол? Муу анзаарагдана, мэдээж жилтэд анзаарагдана. Аюу хөвгчлөлтэй байсан хүүхэд ямар ч хөвгчлөлгүй болчлоо, гонигтай болчлоо, хүнтэй ерөөсөө харилцаа байхгүй болчлоо, харилцаа тасарчлаа гэдэг нь бол илтэд анзаарагдана. Энэ чиглэлээр ч гэсэн сэтгэл зүйчнэр болоод маа сэтгэл засалч эмчнэр бол зөндөө ажиллаж байгаа. Харьцангуй энэ одоо сэтгцэн эрүүл мэндийг бол манай иргэд их сайн ойлгодог болсон. Маш олон хувьсгалын одоо сэтгэл зүйн төвүүд дээр нь манай сэтгцэн эмчнэр ч гэсэн хувьд айгүйх гарч янз бүрийн одоо төвүүд, эмнэлгүүд зөндөө байгуулж байна. Манай төв рүү очиход хэцүү байгаа бол ийм хувийн эмнэлгүүд рүү хандхад бүх юм нээлттэй болсон. Тэгэхээр мэдээж анзаарагдсан одоо нэг л сэтгэл нь болохгүй байна. Ярилцах гэж зөндөө олон удаа үзлээ. Би чадахгүй байна. Тийм мэрэгжлийн хүнтэй бас ярилцуулъя, зөвлөгөө авахулъя гэж ингэж байгаа бол одоо төвд бол хангалттай бол байгаа. Хандах хэрэгтэй. Гарц гаргалгааг нь ярилцаж шийдлийг нь олох хэрэгтэй. Магадгүй одоо үр зээлнээс нь төлөлцөх одоо ах トゥ амар садан юм байдаг бол төлөлцөшгөр зэрэг тэр хүнд арай нэг амьдрах итгэл урам ордог ч юм уу те. Дахиж би одоо мөрөдөд тоглоомын толгой болчих гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ямар нэгэн тийм дэмжих, ярилцах тэгээ тэр таагүй байгаа асуудлаасаа одоо гарах эерэг арга замуудыг хайх зөндөө боломжийг бол сэтгэл зүйчнэр болоод сэтгэл засалч эмчнэр бол одоо өгөх бүрэн боломжтой байгаа. Мэргэжлийн хүмүүсээр хандсан дээр л гэж хэлнэ. Нэлээд хүнд байдалд орсон ноцтой байгаа л тийм ээ. Тэгэхээр ер нь бол мэдээж мэргэжлийн хүндэл хандах нь хамгийн зөв сонголт. Гэхдээ зөвхөн одоо хоёул гэж ярилцах цаг өндөрлж байгаа учраас таны хувьд одоо яг энэ үзэж байгаа энэ сэтгэл зүйтэй холбоотой зүйлийг сонсхийг зорж байгаа энэ хүмүүст ер нь юу гэж илүүтэй захиж энэ зүйл дээр л анхаарч юм бол та эргээд тэр сэтгэлийн эмгэгээс үүдэлтэй бие эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд рүү өртөхгүй байх боломж байна гэдэг дээр юу зөвлөдөг болоо яг мэргэжлийн хүний хувьд байнгын хэлж зөвлөдөг зүйл чинь. Сэтгэлээ одоо тайван байлгах, аз жаргалтай байлгах, эерэг байлгах одоо олон аргуудыг бол бид нэр одоо YouTube, манай сэтгцэн эрүүл мэндийн өсвийн сайт одоо ялангуяа энэ ковидтой холбоотой гарсан бас нэлээд олон бодлоо өөрчлөх, тайвшруулах амьсгалын дасгал яг ингээл бачуурч байгаа үед нэг сайхан зөв амьсгал хийн гэдэг бол арай нэг жоох ингээ уужуу бодох тэр тайвширсныхаа дараа зөв одоо гарц гаргалгаа шийдэх боломжийг олох юм одоо нөхцөл бүрддэг байгаа. Тэгэхээр тийм юмуудыг одоо энэ бидний түгээгээд байгаа, сошиалд байгаа, нийгэмд байгаа, бидний мэргэжлийн сайтууд дээр байгаа зүйлүүд юуны өмнө одоо сонирхож орж хараач. Тэгээд сонирхож орж харсныгаа дараа өөр дээр хэрэгжүүлээч. Зүгээр хараад өнгөрөх биш. Хэрэгжүүлээсэ гэж ингэж банк хэлдэг байгаа. За хоёр дахь нэг юм нь болохоор одоо манай эрүүл мэндийн салбараас 5 сарын 1-нд эрсдэлрүүлэг маань явах гэдэг тийм ээ. Энэ удаагийн эрсдэлрүүлэг дээр бол яг сэтгцэн эрүүл мэндийн эрсдэлрүүлэг орсон байгаа. Тэр сэтгцэн эрүүл мэндийн эрсдэлрүүлэг одоо хүүхэд насанд насан туршид гэдэг хоёр орсон. За хүүхэд насанд нь болохоор одоо нөгөө хөгжлийн 0-5 насны хөгжлийн одоо зөв үнэлэх нөгөө аутизм, оюуны омслыг эрсдэлрүүлж бас эрт ажиллах нь чухал байдаг учраас тэрийгээ бас оруулж өгсөн. Дээрэс нь нөгөө өсвөр насны хүүхдүүд дээр илүү сэтгэл хөдлөл зан үйлийн асуудлууд байдаг. Миний хүүхэд сэтгэл хөдлөл нь зан үйл нь өөрчлөгдөд байна уу үгүй юу гэдгийг эцэг их мэдэхгүй байгаа. Тийм учраас тэрийг мэддэг 25 асуумжийг оруулж өгсөн байгаа. Тэрийг одоо өрх сум одоо энэ аймаг дүүрэг тэгээд зарим Улаанбаатарт бол одоо 1 2 3 дахь эмнэлэг хийхээр болж байгаа шиг байна. Тэгэхээр тэрэн дээр байгаа одоо тэр эрсдэлрүүлэгтэй бас сайн хамрагдаад за тэгээд дээр нь тэр өсвөр насныхны 25 асуумжийг 6 14 наснд нь хийхээр оролцсон байгаа. 6 насныхаа хүүхдийг бол эцэг их нь бүглэн хүүхдээ бодож жоод
миний хүүхдэд энэ асуудал байна уугүй юу гэдэг. Тэрүүгээрээ бид нэр одоо танаа хүүхэд сэтгцийн хувьд бол эрүүл байна. Бас жоохон асуудалтай байгаад байгаа юм байна шүү. Анхаарах нь зүйтэй гэсэн мессеж өгч байгаа. 6 насн дээр 14 насн дээр. Насан туршидын хувьд болохоор саяны миний олон яриад байсан нөгөө сэтгэл төвшөлт, гутрал, биеийн хэлбэрийн эмгэгүүд тэгээ дээр нь архаг ядраа. Энэ асуудал надад байна уугүй юу гэдгийг өөрөө суугаад одоо сүүлийн 1 сарынхаа нөхцөл байдлыг бодож байгаа бүглөөд за би ингээд одоохондоо бол сэтгцийн хувьд бол асуудал байгаа юм байна шүү. Би бас асуудалтай байгаа юм байна. Бас ер нь өөртөө ингээд өөрийгөө энэ асуудлаас гаргах аргуудыг амьдралдаа бий болгох хэрэгтэй юм байна. Хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг нь одоо ойлгохоор SRQ гэдэг 20 асуулт оролцсон байгаа. За дээрэс нь хэрвээ энэ асуудал чинь үнзгэрэх юм бол та одоо архи тамхи хорц зуршил руу орсон байж болцсгүйгээд архины одоо эрсдэлрүүдгийг явах 4 асуумжийг оруулаад өгсөн байгаа. Тэгээд хэрвээ та архи хаяа нэг уучдаг бол магадгүй тэр 4 асуумжинд хариулаад би чинь бүр хэтрүүлж хэрэглээд байгаа мó, бүр эмгэгтэй болчиход байгаа мó, эсвэл хаяа нэг хэрэглэдэг юм уу гэдгийг бас үзчих юм асуумжуудыг оруулсан байгаа. Тэгэхээр хүүхэд насан туршидын тэр сэтгцийн гэхээр одоо айж цочордоод ах юм бол багахгүй. Энэ бол таны одоо асуудал байгаад байна шүү. Энд чинь 5 жилийн дараа 10 жилийн дараа саяны хилээд байгаа эмгэгт өртөх боломжтой байдаг учраас тэрнээс одоо өрсөн сэргийлэх байдлаар иймэрхүү асуумжууд оруулсан байгаа. Тэгэхээр эрсдэлрүүлэхдээ бас хамрагдаад тэгээд надад асуудал байна уу гэдгээс мэдчих зүгээр л гэж хэлэх байна. Энэ эрсдэлрүүлгийн ач холбогдлыг та юу гэж харж байгаа юм? Мэдээж энэ хүнд эмгэгүүд үний өвхөлд хүргэдэг энэ хүнд эмгэгүүдээс 5 жилийн, 10 жилийн, 20 жилийн өмнө сэргийлэх боломжтой гэж харж байгаа. Дээр нь эмгэг болцоод маш их одоо эмчилгээ хийлгэж хувь хүнээс асар их зардал гаргаад тэгээд үр дүн багахгүй ийм одоо их зардлуудыг бол та одоо хэмнэх боломжтой. 5 жилийн өмнө 10 жилийн өмнө одоо би сэтгэлээ тайван байлгасан болоод би ходоодны хавдар тусахгүй боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр одоо ийм одоо эдийн засгийн хувьд ч гэсэн одоо урт наслах бас боломжийг бүрдүүлнэ эдийн засгийн хувьд зардлыг ч одоо хэмнэн тэгээд дээр нь одоо хүнд эмгэгүүдээс өрсөн сэргийлэх ач холбогдолтой шүү л гэж хэлэх байна. За баярлалаа бидний өөртөө хөлөө авч хүрэлцээж энэ сэтгцийн эрүүл мэнд гэдэг энэ чухал сэдвийн хүрээнд ярилцсанд. За тэгэхээр үзэгч та бүхэндээ өнөөдрийн 1-р эрүүл мэнд гэсэн энэ лайв нэвтрүүлэг маань сэтгцийн эрүүл мэнд гэсэн энэ сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгэхээр өнөөдрийн ярилцсан сэдв бол та бүхэн маш сайн анхааралтай сонссон гэдэгт итгэлтэй байна. Та сэтгэлээ тайван байлгаж чадах юм бол таны эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд эрүүл мэнд чинь бол маш чухал нөлөөтэй юм байна гэдэг дээр бол бас сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал анагаах ухааны доктор Баярмаа та бүхэндээ мэдээллийг хүргэлээ. Өнөөдрийн мэдээлэлд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. 5 дугаар сарын 1-ээс эхлэх урьдчилан сэргийлэх үйлчлэг онцлогоондоо иргэд та бүхэн хамрагдаарай. Хамрагдахын тулд та даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай гэдгийг дахин анхааруулъя. Ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Танд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье.